За ингээд тамаада суулгаад тэгээд сайхан услаад өгчлөө. Ингээд игнээ болгооч ингэж газар авахлаар нэг ус нь айгүй сайн тогтно. Нэг улаан лойлныг нь тэгээд би улаан лойлоо ингээд нэлийн гүн суулгаж өгсөн. Тэгээд энэ ингээд хараа газрын шороонд ингээд хүрээд байгаа энэ навчнуудыг бол ингээд ороос нь ингээд авчихад зүгээр. Тэгээд авчихвал их зүгээр. Тэгээд энэ навч бол ерөөсөө ус үзэх аягүй дургу. Тийм учраас бол улаан лойлныхаа навчийг би бол ерөөсөө болж өгвөл ус өрөхгүйгээр дандаа газраар ингэж услана. За тэгээд улаан лойлны маань юм цавсраар нэг ингээд ийм гарч ирээд байна. Надад энийг юу гэдэг би ч одоо мэрэгчлийн ногооч юм биш болохоор бас сайн мэдэхгүй шүү. Энийг юу гэдэг юм бол та энийг бол аваад өгöd байх юм бол айгүй сайн ургадаг юм бэлээ. Тэгээ энэ завсраар нь ингэж ургасныг нь тэгээ та нарыг бас гоё ногоо тариад бас өөрийнхөө тарьсан гоё Монгол орныхоо газар шагаа хөрсөн дээр эх орныхоо хөрсөн дээр сайхан ургасан эрүүл ийм гоё юм тарьж идэрэй гэл өөрийнхөө мэддэг энийг оруулж байна. Тэгээд энийг ингээд аваад ивэл их сайн байлээ. За ингээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.